Зам бол хөгжил, зам бол гарц. Сайн замыг дагаж хөгжил ирдэг. Харин саар зам хөгжлийг боомлдог. Энэ ялгааг сүүлийн жилүүдийн Монголын амьдралаас төвөггүй харж болно. Ялангуяа ардчилсан намын сүүлийн 3 жил дөрнүүлсэн замын бүтээн байгуулалт зам хөгжилд ямар чухал болохыг боддоор харуулж өгч байна. Ардчиллынханд ах намынхны үе шиг халигд салхисан их мөнгө байгаагүй. Тэд оргуугоос боонд усгаж мөнгө олсон. Гэхдээ олсон мөнгөө бэлэн мөнгө болгож тараан ард иргэддээ бэлэнчлэх сул дорой амьдралд сургаагүй. Харин замын бүтээн байгуулалтад тусгасан мөнгөө зарцуулсан нь монголчуудын амьдралд өнөөдөр дэм болж байна. Яг иргэд энэ өргөдгөл шинжилгээ ажлыг хийхээс өмнө энэ хүндрэлээс шалтгаалж иргэдэд учирч ирсэн тэр эдийн засгийн хохирол мөнгөн дүнгээр нь тооцоод үзэхэд нэг уулзуур дээр гэхэд ойролцоогоор одоо нэг уулзуурын өргөдгөлийн ажилд тэрбум төгрөг зарцуулж байгаа бол зам барилга одоо бусад зардална шүү дээ, тийм ээ. Эргээд түүнээс гарч байгаа үр өгөөж иргэдийн халаас нь хэмнэлт болж үлдэж байгаа мөнгөн дүн нь бол одоо яг тэр зардлаа бол бүрэн нөхөх хэмжээний 1 жилийн хугацаанд ийм хэмнэлт гарч яана гэсэн тооцоо. Өдөртөө Улаанбаатар хотын зарим зам уулзуурын 3 жилийн өмнөх дур зургийг харж байна. Нарийнхан, давчуу, нэвтрүүлэх чадвар муу, эвдэрсэн, чанар муутай ийм зам Улаанбаатар таасаагүй л байсан. Ачаал нь өдөр хоногоор нэмэгдэж байгаа их хотын хөл хөдөлгөөнийг даахаа болсон эдгээр замуудыг ардчилсан нам Чингис Бонд болон төсвөөс хөрөнгө зарцуулж шинжиж эхэлснээр өнөөдөр хотын зам өнгө төрхөө ингээд засаа байна. Энэ тоо баримтлал урд өмнө одоо хийгдэж байгаагүй. Бараг одоо 70-80 жилийн хугацаанд бүтээн байгуулалт хийж байгаа ийм одоо тоо баримт харагддаг. Нийт одоо ашиглагдж байгаа замын 54% нь одоо хуучин зам байсан бол бид 2 жилийн хугацаанд үүнийг 15% хүртэл одоо бууруулж чадсан. Ардчилсан нам Чингис Бондын хөрөнгөнөөс Улаанбаатар хотод анх 33 уулзуур шинжилэн засах төлөвлөгөө гаргасан. Гудамж нэртэй энэ төсөл өнгөрсөн 3 жилд амжилттай хэрэгжиж 33 уулзуураас шинжилэн өөрчилж ашиглалтанд оруулжээ. Өргөө кинотеатрын урт талын уулзуур, Саппорогийн уулзуур, Дарихийн уулзуур, 19 дугаар хорооллын NTV телевизийн уулзуур, 100 айлын уулзуур замын хөдөлгөөний ачааллыг өмнөхөөс хэд дахин бууруулж иргэдийн цаг завыг хэмнээд байна. Гудамжлалын хүрээнд хийгдсэн одоо төсөл нь хэрэгжээд явагдаж байгаа төслүүд бол Улаанбаатар хотод явагдаад дуусж байгаа. Хамгийн томоор яригдсан нэг зүйл нь бол туулын хурдны зам байгаа. Туулын хурдны замын хувьд бол бид нар богдуулыг тойроод хурдны замаар бол холбоно гэсэн ийм зорилт тавьсан байгаа. Хурдны зам бол монголчуудын 70-80 жилийн мөрөөдөл. Албаныхны 20-30 жил ярьсан ажил. Харин урт удаан хугацаанд яриа төдий зүйл байсан энэ ажил ардчилсан намайг засаглаж улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлсон. Сүүлийн 2 жилийн дотор их бүтээн байгуулалт болон хэрэгжиж эхэллээ. Энэ бол богдуулыг тойрсон тойрог, хурдны замын зураглал, бүтээн байгуулалтын ажил. Өөрөөр хэлбэл хөшгийн хөндийгөөс Улаанбаатар, Налайхаас Майдар, 100 мод хотоос хөшгийн хөндий гэсэн хатуу хужилттай автозам тавих юм. Ингэснээр нийслэлийг дагуул хотуудтай холбосон автозамын цоошин урсгал гарч ирэх юм. Гудамж төслийн хүрээнд зөвхөн уулзуур бариад орхиогүй. Шин зам, зам засвар, зогсоолын ажлууд хийгджээ. Чингисийн өргөн чөлөөний 2.2 км автозамын өргөдгөл шинжлэх, Хүй 7 хотын 8.5 км зэргээр нийт 10.7 км автозамын ажил, 5496 автомашин, 102 автобусны зогсоол байгуулж, 12.6 га үйлчилгээний талбайг тогшуулсан зэргээр нэрлэл урт жагсаалтаа. Гудамж төсөл бол зүгээр нэг зам биш ээ. Энд замын ажлаас гадна зам дагсан гэрэлтүүлэг, гарц, хашлах, тэмдэглэгээгээд замын орчны тогтчлолтод ч бүрэн дүүрэн анхаарсан хотын үзмжинд ч өнгө нэмж байна. Судалгаа хийсний үндсэн дээр Арангаа аймгаас бол бүтээн байгуулалтын ажил хийсэн. Увсан аймагт бас 13 км зам, за мөн 10 уулзуурын ажил төлөвлөгдөөд, за энэ ондоо бол өнгөрсөн онд бол 3.2 км зам нь 4 уулзууртайгаа ашиглалтанд орцсон. Одоо үргэлжлээд үлдсэн ажлууд нь хийгдээд явж байгаа. За мөн Хэнтээ аймагт бас зураг төслийн ажил нь хийгдээд явж байгаа. Нийслэл гэдэг энэ том айлд Монгол улсын нийт хүн амын бараг тал хувь амьдардаг. Замын хөдөлгөөнд 253 мянган тээврийн хэрэгсэл өдөр бүр хөдөлгөөнд орцдог. Харин машин тус бүр өдөрт 48.6 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Үүнийг жилээр тооцож үзвэл 297.7 цаг буюу 104 хоног болно. Эндээс түгжрэл гэж зүйл бидний амьдралын хамгийн үнэтэй зүйл болох алтан цагаас хэн ихийг хулгайлж байгааг мэдэж байна.
Мэдээж түгжирлийн нэг гол шалтгаан нь нэвтрүүлэх чадвар муутай зам. Тиймээс ардчилсан нам зөвхөн 33 уулзуур биш, нийслэлийн мөнхийн асуудал байсаар исэн хуучирч муудсан бусад замыг шинжилж засах ажлыг эрчимтэй хийж байна. Нийслэл хот өнгөрсөн 2 жилийн хугацаанд 80.7 км автозамыг шинээр ашиглалтанд оруулж 144.7 км автозамыг өргөтгөн шинжилсэн байна. Эдийн засаг хэдий сангүй байгаа ч энэ жилч замын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47.62 км автозам, 453 м урттай гүүрийг шинээр ашиглалтанд оруулав. 37.65 км автозам, 134 м гүүрийг өргөтгөн шинжлэх, олон жилийн насжилттай зүслэнгийн замууд, дулааны шугам сүлжээгээр өргөтгөн шинжлэх ажлуудыг эхлүүлээд байна. 13-аас 14 онд бол улс нийслэлийн төсвийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт нийлээд 240 тэрбум төгрөгийн замын ажил хийгдсэн байна. Нэгдсэн бодлого төлөвлөлт түүнийг хэрэгжүүлэх зангидсан гар байхад ямар ч үлгэрийг бодит ажил болгож уулдгийг ардчилсан намын замын бүтээн байгуулалт энэ үгээр харуулж байна. Өмнө нь бидэнд бодлого мөнгө байгаагүй дээ. Замын ажил уддаг байсан юм биш. Ганцхан сэтгэл зүтгэл утснаас ажил урагшилсан. Зам байхад мөнгө их ордогч уул уурхайн бүтээгдэхүүний үн ханшийн оргил, Монголын түүхэнд байгаагүй эдийн засгийн өндөр өсөлт, Монгол Ардын намын эрх барьж байх өмнөх үед байсан. Гэхдээ үүнийг Монгол Ардын нам сонгуулийн амлалт, бэлэн мөнгө болгож тарааснаас биш, хөгжил төрөх зам бүтээн байгуулалт болгож чадаагүй. Тэд зам тавин хөгжил авчирна гэж ярьж байсан ч түүнийгээ бодит ажил хэрэг болгож чадаагүй. Харин ардчилсан намд ийм халигж цалигссан үе хахад цацах мөнгө байгаагүй чоондор усгаж босгосон мөнгөө бодит бүтээн байгуулалт болгон хувиргаж байна. Эндээс үзэгч та Монгол Ардын нам ардчилсан намын хоорондын ялгаатай талыг олж харсан байна. Төлөвд зам дээр гайгүй ажлууд хийгдэж байгаа. Ямар ч байсан энэ одоо хэдэн уулзуурууд гайгүй болсноор энэ миний ажиллаж байгаагаар бол нөгөө төгжрөөс харьцангуй гайгүй болоод. Жолооч хүнчүүд ганц юм чинь зам шүү дээ. Юусе хамгийн гол нь. Тэгээ зам бол сая байвал тэгэл болоо. 40 минутанд очих газар чинь 10 минут очихар чинь тэгэл хамаагүй дэвшилттэй л байгаа шүү. Тэгээ 4 замын уулзуур болсноор аль талдаа айгүй хурдцтай тийм машин тэргэнд бол ямар нэгэн төвжирлгүй ард иргэдэд бол бас тааламжтай байгаа хол гэж бодож байна. Уруулжин гараад авах гээд энэ урд зам бол бас их гоёлсон байна. Тэгээ голцоо урдуураад авах гээд ер нь бол шал өөр болсон. Манай баян шинэ зам чинь айгүй хэцүү байсан л та. Одоо бол хоёр талаараа хоёулаа сайхан замтай л болцсон байна. Замын энэ өргөн бүтээн байгуулалтыг дагаад анхаарах засах асуудалж бидэнд байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ бол замын чанар. Шуун Папрын 22.5 км зам гэж их том зам барьсан. Тэр Шорон далангийн тогтвортой байдлыг хангахын тулд бол ийм сэтгэлсэн одоо тор тавьдаг юм дэлхийн нийтийн туршлага гараад ирс их үр дүнгээ өгж байгаа. Ийм торыг одоо бид нар хэрэгжилж чадсан. За ингээд одоо бид нар ажиглаж чинь 2 жил явуулчлаа. Ямар ч байсан энэ замаа одоо тэр нөгөө асфальтан дээр гарч байгаа хагарал, эвдрэл, суултал харьцангуй бага байгаа. Тийм учраас энэ бол үр дүнгээ өгөх юм байна гэдэг. Цаашдаа замын чанарыг сайжруулахын тулд бол төсөв төртгөн нэмэх зайлшгүй шаардлагатай. Энэ бол мэдээж улс орны эдийн засаг хөрөнгө мөнгөтэй холбоотой шийдэгдэх байх. Ер нь сайн зам тавихын тулд сайн технологи, сайн техник хэрэгсэл, сайн түүхий хэрэгтэй. Гэвч эдгээр нь өртөг өндөртэй. Бидэнд одоогоор ийм өндөр өртгөөр зам барийг гэвч чадал хөрөхгүй юм зовлон бас байна. Гэхдээ инглигээд замын бүтээн байгуулалтыг ардчилсан нам орхиогүй. Харин ч боломжиндоо тааруулан илүү ихийг амжуулж чадсантай хинч марахгүй юм аа. Шорон зам маш их байсан. Одоо сайхан болсон байх шүү. Одоо явхад бол хоногч цаг хугацаа ч гэсэн хурдан хугацааны дотор явж штэ. Тэ гоё болсон байна уу минийх. Батүлдэргээс өмнө бол бас шийдэгдэг олон жил болсон асуудал шүү дээ. Энийг бол дөрөвтэй шийдснээр бол одоо 5 хүн ч гэсэн мэдчихэл байгаа. Ямар нэгэн төгжрлийн асуудал бол харьцангуй багассан. Ер нь бидэнд бүтээсэн түүхээсээ алдаагаа засч амжилттай ахиулж урагшлах учиртай. Хийсэн бүтээснийг нь бодитоогоор үнэлэн дэмжиж, гаргасан алдааг нь ч бодитоор шүүхэн шудраг ёсонд нийцнэ. Түүнээс нэг алдаа байсан ч мянган ажлын таглаа болгож босгосон бүтээсэн бүхнийг харлуулж баллах учиргүй. Угаас ажил хийж байгаа хүнд алдаа гарах тохиолдол бий. Харин юу ч хийдгүй хүнээс ямар ч дутагдал гардаггүй гэдг нь түүхээр нотлогдсон үнэн билээ. Монгол улс хөгжих учиртай. Хөгжил төрөх энэ заманд дардан байх учиртай.